Хай зя. Энэ мессеж өөрт чинь тулгамдаад байгаа. Ямар нэгэн бодолд чинь байн бодогдоод байгаа ямар нэг асуудал дээр хариулт өгөх гэж уншиж байгаа юм шиг заяа. За. Би зөв зам дээр явж байгаа болов. Би зөв зүйлийг хийж байгаа болов. Миний энэ хийж байгаа зүйл юу вэ гэж бодож байгаа хүмүүс айгүй байна. Юу вэ гэхээр өөрийнхөө хийж байгаа зүйлдээ эсвэл нэг харилцаач хийж болно, ажил бизнес хийж болно. Энийг хараа энэ зүг болов, second guess буюу энэ зүг болов гэж бодоод байгаа зүйл байна. Эсвэл хийж байгаа ажил бизнес дээрээ гинт ингээл нөгөө энэ амжилтанд хүрэх юм болов, гүйч юм болов гэж бодлоо. Үгүй бол уулзж байгаа болцож байгаа юм дээр би ер нь зөв үнтэйгээ байгаа юм болов, би тэр ер нь болох юм болов гэж гэнэ. Чамд хэлж байгаа үг нь болохоор чи зөв зам дээр явж байгаа. Урагшлах хэрэгтэй. Keep moving буюу үргэлжлүүлээд урагшлах хэрэгтэй. Үргэлжлүүлээд итгэх хэрэгтэй. Үргэлжлүүлээд өөрийгөө хэн бэ, юу хийх гэж ирсэн бэ гэдгийг сайн санах хэрэгтэй. Чамд одоогоор үр дүн харагдахгүй гэж болно. Гэхдээ харагдахгүй байна гэдэг чинь үр дүн байхгүй гэсэн үг биш ээ гэж байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр чамд өгж байгаа зөвлөгөө нь болохоор манай нохоо шүү дээ. Манай нохоо энэ тоглоом. Өнөөдөр чамд өгж байгаа зөвлөгөө нь болохоор чи сүнснийхаа зорилгыг, сүнснийхаа нөгөө даалгаврыг юу ч ойлгож болно за. Чи ямар ч төрлөөрөө чи өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг хийгээд явж байгаа. Тэгээд өөрийнхөө итгэл үнэмшлийг дахиад ингээд нэг юм нэмэх. Одоо бид машинаар бол ингээд бензин хэрэгтэй байгаа. Тэрийг дараагийн алхмыг хийх тэр зориг, дараагийн алхмыг хийх тэр итгэл үнэмшлийг чи хаанаас авч болдог? Тэр зүйлээ өөртөө хийж өгөх хэрэгтэй. Хэрвээ тийм зүйлээ мэдэхгүй байгаад удахгүй чиний нөхцөл байдал дээр ямар нэгэн зүйл гарч ирнэ. Одоо юу хийх ёстой вэ гэдэг юм те. Эсвэл нэг би ийм юм хийвэл ангиуд би илүү үсээ явчлаа. Тэр заримдаа аюу олон зүйл дээр толгойч ирээд байна. Маш олон зүйл дээр ингээд яг чухал юмаа барьж авахгүйгээр нэг чухал юм дээр төвлөрөхгүйгээр аюу олон зүйл дээр зэрэг төвлөрөхгүйд аль нь зөв бай, аль нь хараа. Энэ дээр чамд өгж байгаа зөвлөгөө нь болохоор юу вэ гэхээр өөрийнхөө итгэл үнэмшлэр аливаа юмаа хийвэл аюу зүгээр заяа. Олон хүмүүс олон ингээд одоороо харилцаач бай, ажилч бай, бүх юм дээр ингээл тэр нэгсэн дээр юм шүү, энэ нэгсэн дээр юм шүү, ингүүл дээр юм шүү, тэгүүл дээр юм шүү гэдээ эхлэхээр чиний хараа энэ одоо нэг манантаад хэлж байгаа хгүй сонголт хийхэд ч тэр өөрийн бодлоо аль нь чиний бодлоо гэдгийг олж мэдэхгүй байна. Тэгээ аль нь чиний бодлоо гэдгийг олж мэдхийн тулд яа гэдэг байгаа вэ гэхээр өөрийнхөө биш бодлоодыг аль болох гаргах хэрэгтэй. Өөрийнхөө биш бодлоодыг аль болох одоо юу гэдэг хүмүүсийн хуруу нэмгүй мөртлөө хушуу нэмдэг хүмүүсийн дуу хоолой жоохон багасгах хэрэгтэй. Queen of Wands буюу өөрийнхөө хүч чадалд итгэх хэрэгтэй. Өөрийгөө чадна гэдэг хараа итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Power. Заримдаа хараа энд ингэж хэлээд байгаа байхгүй юу? Хэрвээ чи дотроо ер нь болждаг юм билүү? Эсвэл энд юм байна гэж бодсон бол чи өөртөө итгэх хэрэгтэй. Яг тэр чи бодоод хийсэн зүйл биш, чи сонгоод хийсэн зүйл биш. Яваанда магадгүй энэ нь ингээд намайг хүнд байдалд оруулах юм байна гэж бодож байгаа зүйлээс эртгэн гарснаа чамд айгүй хэрэгтэй. Queen of Cups. Ямар ч нөхцөл байдал дээр хараа. Тэгээ энийг би юу гэж тайлбарламаар байна гэхээр бас хараа. Чи burnout гэдэг чинь өөрийгөө хэтэрхий ядраад бүх юмаа өөрөө хийнэ гэд бүх зүйлээ өөрөө хийнэ гэд энэ өөрийнхөө эрч хүчийг зөв юмдаа зарцуулахгүйгээр буруу зүйлдээ зарцуулаад хитэх ядраад хит их ингээд бүр нэг юм хүн ингээд төлддөг штэ. Тийм нөхцөл байдал руу орох гээд байгаа бол чамайг хараа жоохон тайван бай. Тогтвортой бай. Сэтгэл санаагаа оюун бодлоо өөрийнхөө зүйлийг тогтвортой тайван байлаа. Чи инглээ гээд сайн юм юу ч болохгүй. Харин чи яах ёстой гэхээр магадгүй
санаа оюун бодлоо зэгцэлж байгаа тий Queen of Cups буюу оюун бодлоо зэгцэлж хагаад өөрөө өөрийнхөө төлөвлөгөө гаргах. За энийг ингэж хий, тэрийг тэгж. Энэ бол тий энэ хүмүүс ингэж л бодоод байгаа болохоос би ингэж бодож байна. Эсвэл энэ хүн тэгж юм ч гэдэм үү. Нөхцөл байдал дээр өөрийнхөө эрч хүчийг зөв зүйл рүүгээ зарцуул. Тэхийн тулд хит их би гэзгүйгөө ойлгох хэрэгтэй. Эсвэл хит их надаас өөр чадах хүн байхгүй гэж бодгоо ойлгох хэрэгтэй. Three of Pentacles тэр зарим нэг зүйлийг бусад хүмүүс чадах хүмүүсийн даатаа хосын харилцаач байна уу, гэр бүл байна уу, бизнес байна уу, хамтрал байна уу хамаагүй хүн болгоны өмнөөр олж юм хийгээд ганцхан би гэдэг эгонд хэтэрхий дийгэх юм бол яг үг гэхээр нэг бол чи ядарч туйлдна, лаки болооч тийм. Нэг бол чи аль нь чухал вэ гэдгээ олж мэдэх болно. Аль ажил нь чухал, аль нь миний яг санаа, аль нь эсвэл рүү чи өөрийнхөө дуу хоолойг сонсох боломжгүй. Тэгээд ажил амьдралаа ялгаж салгаж сурах хэрэгтэй. Нэг бол хосын харилцаагаа ажилтайгаа тийм ингээ гэр бүлийн харилцаанд ажилтайгаа холилддог юм. Эсвэл сэтгэлчин санаа зовоод ирэхээр ажил төрөл дээр ингээд хүнд нөхцөл байдал үүсчдэг ч юм уу тийм. Тийм байгал энэ хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Сэтгэл зүй болон нөгөө зүрх тарих хоёроо 50-50% авч явахгүй бол хит нэг тал руугаа нэг бол ажиллаа ингээл айгүй амралтгүй хийгээл. Нэг бол ингээл ажилдаа ингээд анхаарлаа хандуулж чадахгүй энд болж байгаа ямар нэгэн зүйл дээр хэтэрхийг анхаарлаа хандуулах юм бол ажил төрөл чинь нөгөө тэнцвэрээ алдаад байгаа байхгүй юу? The Emperor өөрийнхөө зүйлд өөрөө эзэн байна. The Emperor бай. Тэрний үс үг гэхээр өөртөө эзэн байх хэрэгтэй. Хин нэгэн чамайг уурлуулж гомдооч чадахгүй. Хэрвээ чи тэр хүмүүс зөвшөөрлийн нөгөөгүй л бол тэр хүмүүсийн үгийг, тэр хүмүүсийн үйлдэлийг чи энэ миний амар амгалан тайван байдал эсвэл миний энэ амьдралын одоо гэдэг хэм маяг эсвэл бизнесийн нөлөөлж чадна гэж үзсэн үед л нөлөөлнө. Тэрнээс чи нөгөө одоо юу мэрч юм дээ. Ийм зүйл болоход яана гэх биш ийм зүйлийг урьдсан айл хязаа урьдлаа таамагласан тий ийм зүйл болохоос урьдсан сэргийлсэн ийм зүйл болохоос энэ прогноз байгаа дагаас энэ араа ингэж одоо ингэж амж одоо тийм ингэ энэ хүмүүс чи эдрийг гадарлаж байгаа ш. Тэгэхээр чи гадарлах бүрэн боломжтой чамд тийм боломж байгаа. Зүгээр хэрвээ гадарлахгүй байгаад чи амрах цагтаа амрахгүй, ажиллах цагтаа ажиллахгүй, хоёул ингээд хооронд нь холиод баланс тэнцвэр нь алдагдаад ус гал болоод ингээд эсрэгцээд байгаа гэсэн. Энэ чинь тэнцвэртэй байх чадах юм бол чи яах вэ? Тэгэд заримдаа өөрийнхөө дотор хүнд итгэл хүлээлэг ганцхан чи одоо махан биеэрээ ч юм уу эсвэл ганцхан итгэл үнэмшлэр явна гэж байхгүй. Чи болон чиний дотор байгаа тоо хоёр нэг баг болж ижил бүх зүйл урагшаа юм. Окей? За сүүлийн нэг үзэх авч. Six of Pentacles. Хэрвээ чи бусдаас хангалттай их тусламж авсан гэж бодож байгаа өгөх цаг. Хэрвээ чи бусдад хангалттай их зүйл өгсөн би ингээд чадлаараа л бусдад тусалдаг, дэмждэг, эсвэл би хангалттай их зүйл хийсэн гэж бодвол чиний авах цаг. Зарим нэг харилцаан дээр хитрхи нэг талыг бариад байна. Нэг бол өгөөлэн эргүүлээд авч байгаа юм алга эргүүлээд итгэл үнэмшилчин аллах тий хүнд нөхцөл байдал үүсэж байна. Альва юм тэнцвэр хэрэгтэй гэж шүү заа юу. Дахиад нэг өдөр авах. Хангид мэн. Адалт нарны өдөр харсан бол авахгүй байх. Хангид мэн. Одоогийн нөхцөл байдлын паузанд орсон тий ууга харцсан юм шиг яах гээд байгааг нь мэдэхгүй. Учир нь олдохгүй байна. Миний юу болж дуусах юм болоо да. Тэг яах юм бол би юу яах юм бол тэг энэ нөхцөл байдал яах бол гэсэн. Нэг бол ажил зогссон байж болно. Нэг бол хувийн харилцаа чинь гацаанд орсон байж болно. Нэг бол чи өөрөө бодон шир дөрөв гэчээр учраа олохгүй байж болно. Гэтэл нөгөө нар гарнаа золбон гэх шиг нөхцөл байдал өөрчлөгдөнө. Гэхдээ яаж вэ гэхээр чи эргэн тойрон орчин тойрноо ингээд заримдаа яаж ч санаа зовоод зохицуулах боломжгүй зүйлийг урдуур нь орж хараа юм болгонд ингэж толгоогоо ингэ гашлахжсэн нь бол эрүү одоо идэх стад хоолоо идэх стад цагт унтах стад ингээд нэг өөрийн нэг юм буусан суусан одоо газарсан энергитэй бай гэсэн. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр хий димээ бодоод зохицуулж чадахгүй зүйлийг бодож шаналхахын оронд зүгээр л
одоо би юу хийв зүгээр эхлээд би өөрийнхөө тарих толгойг биеийг амраагаад таа. За тэрний дараа нөхцөл байдал дүн шинжилгээ хийж одоо би юу хийх ёстой, яах ёстой вэ гэдгээ жоохон зог тусаад бодоод хөдлөхгүй бол ар араас нь яаран хамаагүй хөдлөх нь бас нэг тийм сайн зүйл биш байгаа байхгүй юу? Бодлогогүй хит ингээд нөгөө өөрийнхөө эмоцондоо ч юм уу ямар нэгэн зүйлдээ хит хөдлөгдөх нь. Тэгээ өнөөдөр өгж байгаа зөвлөгөө ч юм болохоор чи өөрийнхөө зөв зам дээр явж байгаа. Гэхдээ зөв зам дээр чинь заримдаа зөв зам дээр явж байгаа мөртлөө нөгөө жанжин шуумн алдагдаагүй мөртлөө нэг жижигхэн газар буруу эргэцэн ч юм уу эсвэл жижигхэн газар тэнд ингээд нэг юм төөрөлдсөн ч юм уу эсвэл буцаж алхаад байгаа ч юм уу ямар нэг юм эргэлзээ чи өөрөө тайлж чадна. Яаж тайлах вэ гэхээр ажил амралтаа зохицуул, оюун бодлоо зэгцэл нэг гүн амьсгаа аваад сайн бодох юм бол чи бүгдийг мэдж байгаа. Зүгээр зарим нэг зүйл хитрхи хурдан болж өнгөрөөд эсвэл ингээд анхаарал одоо юу гэдэг чамайг хитрхи их юм санаа зовж байгаа хооронд чи юу болоод байгааг ойлгохгүй байхгүй. Тэгэхээр энэ олон санаа зовж байгаа бодолд чинь хүлээтэй байгаа юмнуудыг хідэн хамгийн чухал вэ? Хідэн чухал биш зүйлүүд чамайг урагшлахаас ч хойш нь татаад байна гэдгийг чи бодож үзэж эндээс хоослох хэрэгтэй. Окей. За тэгээд өнөөдөр та хэд жоохон ч гэсэнтэй нэмэр болсон гэж найдаж байна.